За сайн байцгаана уу? Өнөөдөр би дахиад юм хийж үзүүлэх гэж байна. Юу хийж үзүүлэх вэ гэхээр хогийн самнаас эвгүй өнөмөртэй дэдэг штеп. Тэгэхээр бид нэр тэрийг дарахын тулд жижигхэн табуд хийж болно. Тэгээ ямар таб хийж болох вэ гэхээр ийм жижигхэн таб хийгээд тэрэндээ өөртөө байгаа хүнсний сод, цагаан цуу, тэр лимон хийгээл тэгээ хийчих болно. Тэгээ жишээлбэл яг хийж үзүүлээ л да. Тэгэхээр 4-ний 3 хэмжээтэй хүнсний сода хийгээд тэгээ тэрийг хийчин. Тэгээд дээрээс нь лимон. Тэгээ лимоны шүүс зүгээр шахаад шууд өөрөө шууд ингэ шахаад хийж байна. Тэнгуй чинь өөрөө сода хайлж болохоор хүчил үүсэл юу болж байгааг харж байгаа дээ. Тий. Хүчил үүсэл иймэрхүү болчих болно шүү дээ. За тэгээд энийг холиод энэ дээрээс кастил соп гэж яриад байдаг шүү дээ. Би тэгэхээр кастил соп тал нэг жижиг халбаг кастил соп хийчин. Тэгээд дээрээс нь би жоохон винегар тусаагаад цагаан цуу гэж яриад байдаг шүү дээ. Энэ цагаан цуу хийх юм шүү. Цагаан цуу хийгээд нөгөө хэмжээдээс аяанда тал аягийг хийгээд тэгээ хайлнаа. Зурмгаа хайлна. Тэгээд хэрвээ танд лайм гээд амин тос байдаг бол лайм тосоо 7 тосл хийх юм байлээ. Хэрвээ лайм тос байхгүй бас болно. Лемон тос. Лемон гэдэг амин тос. Тэрнээс 12 тосл хийх юм. Тэгэхээр лайм тос байвал нэмээд дээрээс нь 7 тосол лайм хийж болно. Тэгээд ингээд 50 утгачи. За 50 утгаад ийм зунгаарлалцсан юм болж байна. Тэгээд одоо эднэрийн хатаагаад тэгээд жижигэн хөрхөн тап хийчин гэсэн. За баяр үзэн баярлаа. Баяр таа.